Энэ сартаа багтааныг Тайланд явчихсан. Чи тэгээд бүр шийдсэн. Гэн улс чинь тэгээд трансгендер багтах орон зай байхгүй шүү дээ. Тэндээ тэгээд амьдрах гэдэг. Хөөсөөс солиулчаад энд ирэх юм бол шившиг болно үст. Тэндээ нэг сайхан залуу олж аваад нэг тансаг амьдрын да. Ойлгохтой юм болтгоо. Чавшиг халамжтай залуу олж аван да. Тэгдэг ш. Тань ганц үсч. Тагт явлаатай. Би ч юм 10 жил ганц үсч гэж ойлоо шүү дээ. Ер нь миний трансгендер болж ингэж яваа чамтай холбоотой шүү. 10 жил дахиж чи нөгөө дээд ингээ ах нартай зодтолтой зуснуулаад ороод ирсэн шүү дээ. Би чамайг анхаарал дурлсан. Би тэндээс хайр гэдэг ямар хүчтэй зүйл гэдгийг би тэнд ойлгосон. Би чадгүй юм да. Би цаатаа найзгаа үсвсэн. Завти балаатай. Явъя. Юу юм яах гэж байна? Ямар хэрэг? Надо подожди. What's happening here? Hey guys, please. Hey, please. What's this? Hey. Robert. Sign and seal here. I didn't know what was happening. The results of the project was coming out, so before you guys, Altered member came in and took our company's seal that he said he needed. Заяа, болов. Жаахан хатарчлаа. Тэгээ дотор бөөмөн шиг үзсэн шүү дээ. Мото өксөндөө мухараад байгаа юм. Мото өксөндөө мухараад байгаа юм бэ? За мо газрын зургийг нь ураач. Аяа. Институт. Амрыг ирээ. Ашмурдаг тэцдэрч. Энэ дол өгснө. Ой дүүнэр. Авбагт хүлээж гараа заяа. Ойлголаа. Нэг хоёр. За сайн байцаараа та бүхний өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн хурал эхлэлтнийг мэдэгдэж байна. Copy. Ня. Алаг хайрхан дүүрэгт 10,000 айлын оног дууч барих 3 дугаар шатны шалгаруулалтанд 3 компани үлдсэнийг дуулгахад таатай байна. Нэгдүгээр Монгол барилга хувьцаат компани. Хоёрдугаар Канадын хөрөнгө оруулалттай Канад чанар хувьцаат компани. Гуравдугаар Солонгосын хөрөнгө оруулалттай Korea Town хувьцаат компани тус шалгалж үлдсэн байна.
үлдсэн компаниудаа бүгд нь амжилт хүсье. Энэ бол ч шудраг танд нэг ч болохгүй. Наад үзэн энэ тойроос гарсан гişүүдийн хамааралтай компани гэдгийг мэдгүй ч одоо юу? Зүгээр ч. 마지막 단계 남았어요. 들어와. 나도 이러고 잘렸지. 안돼. 나는 너를 이미 알고 있었다. 모든 준비는 이미 다 끝났다. 이제 한 단계 남았어요. 하나 나와 테스코로. 이 대피 갖고는 사람. За бүх юм асуудал байна. Одоо яах вэ? Хөрөнгө оруулагчийн гар үсгэж зөвлөд хүрээд ир. За. Тэр гэрээ гараасаа үйлчтэй. 무슨 일이 있어도 참여하지 마세요. 알았어. 그래서 욕설 했었어. 나 чи гар үсэг битээ зураг илчлээ. 가다가 울고. 여기 지인들 때 인들 어떤 가르쳐 줘. 좀요 하시래요? 이 쓰레기 같은 놈도 이네들 편이야? 누구? Зурхгүй шинжтэй шүү. Нам амыг дарагтлаад байгаа болтоо шүү дээ. Энэ баруун гараар бичдэг, зүүн гараар бичдэг. Асуудаа. Асуух шаардлага байхгүй. Наа ч угаасаа бараа. 괜찮. Чамд ирээдүй байна шүү. Баярлалаа. Таны л гараа шүү дээ. Та ерөн сүүлийн шатнд яая гэж бодож байна. Тэр чамд хамаагүй. Би 20 жил ард түмнийхээ итгэлийг дааж сонгогдсон шүү. Тэр л тийм л дээ. Хэнхэмд залуу гүшүүд намайг юу гэдэг гэж. За. Үе өнгөрөөс суудлын бөглөөс гэдэг байна. Ийм хүнийг ч арай хөгшин гэхгүй баха.
Хэдэн цаг гэртээ ирэх вэ? 9 цагт. Одоо хэдэн цаг болж байна? 3 цаг болж байна. 6 цагийн зураг авах юм дээ. Тэгэхэнтэй. Энэ хариг нь өнөөдрийн цалин. Сайн ажилласан байна. Савгаа хэмжүүлээ бас. Хэлүү. Чиргүй. Энэ юу гэж вэ? Манай дээр амтрах гэсэн. Өөрхөн гэр орныг яатсан. Харин цааш Чи дугай. Энд чи өөрөө ламтаа маас тээ. Таиланд руу хагалгаа явах гээд мөний гараад ирсэн. Хэд хонох юм? Нэг 2-7 хоног 22-3 хоног болох гэж бодож байна. Завар сэмч болох юм байна л та. Одоо хэдүүлсэн? Саяас найзыг тавцсан уу? Тий, тавцсан. Тэгвэл одоо тий. Одоо ганц л гэсэн. Дагаа. Чи ахгүй. Чи наанууд. За. Хивт. Яв. Shit, таамын яагаа вэ? Юу болов? Зааж суу. Жижигхэн осолд ороод. Гү тэгээд нөгөө цэрэг цагдаа тэвэл мэдээллийнх нь яасан? Бараг сайдын ранктан осолд очиод авч чинь. Чийл болоод мэдэхгүй байв гэж. Суугач. Ийшээ суул та. Чи яах гэж бодсон? Зэрэг наад царай чи яачихсан юм бэ? Жилийнхаа засал намаа хийлгсэн юм уу? Одоо ийм царай зүстэй чуулган хуралдаанд яаж орох болж байна? Чи тэгэд гол асуудал руу орохгүй. Нэг тойрог нэг намаас нэр дэвшиж багаараа сонгогдчиход өмөх мах булаалдаж авсалтаад яах вэ гэж бодсон. Эвтээ байцгаа хилдаа л гэсэн. Зөв ярьж байна. Балдарч хаа. Залуу хүн гэхэд манай энэ банд гişүн маш зөв шийдвэр гаргасан. Хөрөнгө оруулагч нь тендерээс татгалзлаа гэд гарын үсэг зурснаа манайхроо паксаар явуулсан байна. Одоо харин Монгол талаас төлөөлөгч нь гарын үсэг зурчих бол Коретаун компани энэ тендерээс гараа татнаа гэсэн үг. Нэр чинийгээс юмыг манай залуус олсон байна лээ. Би юм утсан хүн болохоор тэвдийн ч мөг суглаадгүй тэр чигээр нь аваад ирсэн шүү. Чи их олон юм ярьж байна те. Чи миний насан дээр очивол
Монголын газар нутгийг чөлж чадах эрх мэдэл бүхий хүн болох нэ дээ. Яалаа гэж тий. Ах хүн хөөргөд. Та их үлдсэн баг шиг байна. Хөрсгсөн мэнүүд өн халаалах уу? Зүгээр. Хөрцөө хол сайхан амттай байд. Ах гар хоосон ирсэн юм шүү. Чи битгий хүүхэд тэмлээд бай. Өсөж яваасантай сэг булаацалдаж байхаар өөрийнхөө замаар яваа гэдэг үг байдаг. Асуудлыг шийдээд хариугүй нөхдөд 7 хоног хүлээж болох уу? Вау. Ухаантай хүнээс ухаантай үг л гардаг юм байна. Чи нэг юм буруу ойлгоод ахшгүй. Наад сүнх чинь тийм ч хямдхан ид биш. Надад авах уу? Нүн нэ. Гурлаа гэж байгаа? Чи нарантуул гараад 100 мянгад 3-ыг авах заяа надад. Хаатрал сайхан идэх үстэй. Хүүхнүүд та нар нэрээ юмны чанаранд ч үнэн нь болтгож үнэн баг. Дараа нь мөнгөтэй болох гэж байгаа надаа. Тэгэр ихтэй. Зүгээр их чинь дөө. Энэ хэд вэ? Сая 500-аас хямдраад 900 мянга болсон байгаа. Ийм үнэтэй авах шаардлага байна. Арилгын инженерийн сургуулийг улаан дипломтой төгсчөөд хэрэгжүүлсэн төсөл болгон чинь тендер дээр шалгарч чадахгүй гуйлгацсан тариал явж явах танд тийм сайхан баг юм уу? Хэнийг нь лөөрчин дарамжийн сугныг солох гэж тэр сургуулийг төгсөөгүй ш тахаа. Та юу ч ойлгохгүй нь баха. Толгой сайтай мэрэгчлээ эзэн байлаа гэд энэ улсад ч болж бүтэж байгаа нэг ч алга. Тэгээ чи намайг яа гэдэг вэ? Үнтэй ослол өмс. Тендрийг өөрийнхөө талд оруулж чаддаг дарга нарт ойлгоно. Тэгэл болоо штэ. Стандарт ус барилга төлөв гэж юу? Ахын чадахгүй. Хаал ер нь намайг уруу татаж 21-р зуунд барилгын салбараар явал сайхан амьдрнаа гэж архитекторын ангид оруулаа өстэй. Чи над заана гэж байхгүй шүү. Суу. Дугайл над хичээлээ мэдэх юм дөө. Хичээс тахаа. Энэ зөвхөн таны асуудал биш шүү дээ. Та хэр амжилттай явна. Тэрнээс чинь шалтгаалж миний ирээдүйг шийдэгдэх гэдэг шүү дээ. Оюутан байхыг хүн үг сонсдгоос хөвөр шивдэ багсаа. Тэ юу нундаг. За юу вэ наа? Бундаа гэх энэ олон жилийн дараа тань зинтрээ. Арилгын инженерээ хийж байна. Өгснийхэн байрлалын инженер ахад явж байна. Хар бор ажил хийгээл явж байна. Мань нэг хүнээс хэдэн төгрөг аваад өгөө. Чи чамтай уулзах юм баха. Самар дагуулаад инээдлээ мэрэг. Чимээ доолтгоо тэгээ. Уу аасан өчөндөө муухаараад байгаа. Цаашаар. Юу новшнууд орж чи энэгээр томроод байгаа юм бэ? Хүүшээ. Чүмүүгүй. Оо мэдөө. Юу нэ? Чамтай нэг уулз ирсэн. Бүгд цугласан уу? Араас ч өмнө дааг үз. Тун хашир
байхгүй цаад болчихно. Жигээ анилсан ч төрөөд гисэн шүү. Ямар ч асуудалгүй байхаа. Би бүгдийг цэвэрхий гэсэн заяа. Шмоод өгсөндөө мухаараад байгаа юм бэ? Чамруу мухаарахаар яах вэ? Газрын зураг минь. Хойлын хэрвэж яах үтчихв. Та нар шиг ийм холгонууд хуулийн өмнө ч гөлөх болдог шүү дээ. Жишээ яа гэдэг. Гөлөх болчих. Алдаг гарууд байлаа шүү дээ. Зөөр тайлж. За сайн бацгаана уу? Та бүхнийг орой мэндэгэрье. Эхлээд өөрийгөө танилцуулсан зүйтэй баг. Намайг Лунхар гэдэг. Алаг хайрхан дүүргээс 2020 оны сонгуульд улсын хурлд нэр дэвшиж ард түмний итгэлийг хүлээн гишүүн болсон хүн байна. Түмэр хүмүүс таныг хараад таньжлээ шүү дээ. Эдгээр чи юу хүмүүс юм? Тэгэлгүй. Бид хоёрыг намайг дуутахаар ирэхгүй байх гэж бодоод хүч хэргэлцлээ. Тэгэхээр энэ бүгдийг би эхнээс нь тайлбарласан зүв байх гэж бодчих. Хэрвээ энэ төсөл хэрэгжих юм бол 3000 залуучууд ажлын байртай болж 3 жилийн хугацаанд хамгийн багадаа 3 сая төгрөгийн цалинтай болж дундчаас доош оролцох иргэд хэрвээ орон сууцны зээлд хамрагдах юм бол 20 жилийн дараа зарлага нөх ийм судалгаа гаргаад байгаа л да. Улс орныхоо эдийн засгийг бас судалж үзсний үндсэн дээр гэр хорооллын төлөвлөлтийг дахин төлөвлөлтөнд оруулаад хамгийн боломжит нөхцөл нь энэ болов гэж үзээд байгаа юм л да. Тэгээ ашиг нь хаана байгаа юм бэ? Нэг л их судалгаа ярьсан хүмүүс. За чи гарч. За. Залуухрах танд ямар ашигтай? Надад нэг ширхэг тоосхны ч ашиг байхгүй. Гуруула дүүргийнхээ иргэдийн төлөө ганц ч гэсэн бүтээн байгуулалтыг хичээл. Тэхүү. Хамгийн гол нь энэ төлсөлд улс хөрөнгө оруулах. Бид нэр өөрсдөө хөрөнгө оруулагч олоод тэгээд дүүргийнхээ ард иргэдэд туслаа гэж дээрээс даалгасан биз дээ. Харин тийм. Солонгосчуудаас хөрөнгө оруулалт татах гэж боо юм боллоо шүү дээ. Валдоржих хүртэл Канадаас хөрөнгө оруулалт татсныг та мэдж байгаа юм дээ. Ես хоёрыг мэдчихээн л да. Хаанаас нь ямар ашиг гарах вэ гэд өлөмтж байгаа үз. Залуухраа. Мгөө удчихлээ шүү. Чи дүүргийнхаа иргэдийн ирээдүг боддгоо махад
олон мянган хүний итгэлээр ирсэн над Ингрийн тэмдэглээ бодож болохгүй юу? Битээ сүүч нь. Орхор гişүний хэлдэг үнэ. Гэхдээ миний хөдлөсөн гал тэрэг одоо зогсохоор болсон. 아니요. 하십니까? 사자민. 무슨이 모릅니까? 모릅니까? 어떤 하우스요? Канадчанар ажиллаа эхэлсэн юм шүү дээ. Яасан? Би тэрийг энд юу хийж явж байгааг асуух гэж байна үү? Дотоо ойлгосон юм л таа. Тэрээс нүдэнд чи өргөсөн хадаад байна өгшөө. Залуусаа болцоо. Бид нар нэг баг болохын тулд нэгнийгээ таньж мэдэж сайн ойлгуулах хэрэгтэй. Та энэ хүнээр энийг хамгаалуулахгүй. Эн чинь дээгүүрээ яриа шийдсэн асуудал. Чи тэр өдөр ирээд дээрээстэй хийж болдгоо юм уу? Харахгүй шинэ худалдаач нохож ингэж бөөнөөрөө чаваад юу вэ чи? Заашлаа. Бид нар ажлын үүрэг авсан хүмүүс. Мөчс бити олон буцаад байгаа. За чи юу аасан зүгээр дөө. Хоёрын шиг сайхан утчих юм. Ихтэй зүгээр үү? Яасан бэ? Хитэн зүгээрээ. Энэ худалдаачууд харин шинэ оройсоо хашаа ороо нурааж урах гад давраад айлгаад. Тэр орч. Чи яг ойлгосон юм уу? Наа хүмүүс чи ихчийг хааш нь алах гэжсэн байж. Чи ойлгосон юм уу? Ойлгосон гэдэг чинь айлаа орж ил да. Ойлгосон шүү дээ, арай ойлгосон шүү дээ. Өмнөх шатын асуудал үүсгэх хугацаад явчих. Энэ миний хатан гэж яах шиг. Чи өөрөө хин яалтсан. Өмжиг хүн зодод изоо зоо. Бизой. Та яж байна. Олцоо! Долгоно тест. Яг тандаа их юм. Чи одоо бас юм бэ? Хагтаан! Цаана хөрмөнд. Би энэ айлын цаана дүү. Чамаг бол юу хийх одоо мэдэн штэ. Уул хааж асуудаггүй эндээс нүргэдэг мэдчихэл байгаа юм байна. Эдээ ятад ажилчид авчичаад энд дураараа ажиллаад гэж болно гэж бодож байна уу? Монгол улс хуультай, дүрмтэй, цааттай байдаг. Мэдүүч. Эднэртээ уурай илам олсон шиг байхгүй маа л да. Рандам донгондан. Энд хяа халж байна. Юу вэ? Сайн байна. Чи нөгөө Балдарч гişүнтэй хамт явдаг залуу юу? Тий. Өнөөдөртөө энэ ажлаа зогсоо. Одоо дээрээс. Дээрээс юу гэснийг ойлгож байна. Би тэр дээр чинь байд хүн байна. Таньж байгаа үстэй. Таньж байгаа л да. 这是谁呀？操的，起码打扰工作。 Балдарч гişүний туслахыг хийх хугацаанд олон гişүүдтэй нүүр тул явлаа. Тэднэрт нүг үйл уруу сонгож зөвхөн ашиг гарсан шийдвэр гаргадаг байсан. Харин Лөнхөр гişүү надад эсэргээрээ санагдсан. Энэ улсын эрх ашигын төлөө өөрийн баяр газар дээр нэрж асуудлыг шийддэг. Эрх мэдлэгтэй хамт амьдарч байгаа нь миний бодлыг өөрчилж бахархлыг нь төрүүлсэн гэхүүд. Би энэ улсыг эзэнтэй юм байна гэдгийг мэдсэн. Тэр манай энэ систем үлдвэж бос нь хоёр залуу байна.
Тэрэнд би нэг юм ойлгосон. Хүн нэг л амьдрна. Ирээд буцдаг ороод хүн юутай байсан биш. Хэн байсан чухлаа гэдэг. Их хорн намааг биш. Би их хорныхоо сонгож төрсөн гэдгийг. Ой! Яа. Хинэгч хутлаа шагаад байгаа юм санагдаад байгаа юм да. За юу гэж. Яа. Энэ миний төрсөнд зориг. Бараг ухаалсан цагаас л миний тослох хийж байгаа. Гүшүнэ. Битээр ямар үүрэгтэй оролцох вүлээ? Наадах чинь Korean Town Канад чанар компани тендерт оролцож байгаа барилгын төсөл архитектурын зураг. Та хоёрыг бидэн дундаа хамгийн сайн гэж энд алтарсан. Би балдарж банд гişүн хоёрыг мэднэ. Ямар нэг хууль бус юм заавал хийж байгаа. Та хоёр сайтар судалж үзээд хаана босхоо байна гэдгийг баримт нотлоготой гаргаж ирэх хэрэгтэй. Үгүй. Гişүнэ заавал ингэж энэ хоёрыг дуудаж ажиллаж чадчих. Надаар хэлчих. Чи зүгээр дугуй сууж л та. Манай найз чинь барилгын инженерийн сургуулийг улаан дипломтой төгссөн юм шүү. Тийм шүү дээ. Битээр ч сургуулаа УИФ-ээс хоёулах нь улаан дипломтой төгссөн шүү дээ. Тийм үү? Бид хоёрыг чи боловсруулгүй хулигануудын бахлыг зов. Чи бас дээд сургууль төгссөн үү? Манай энерги мэрэгжлийн боксч. Хэрвээ их орны төлөөлөлд олимпиад оролцсон бол бас их юм дуулах байсан ш. Ой нэрээ ой. Одоо энэ олимпиас хүрэл авсан отгон долоо шүү дээ. Тэрнтэй чи би нэг жид алдчих явлаа шүү дээ. Та би таарч яг видео код хийж харуулж үзүүлэх юм уу? За тэгэхээр бүх юм ойлгомжтой. Тендерийн сүүлийн шат дуусахаас өмнө өрсөлдөгчийнхөө булгаан мэдээллийг ард олонд ил болгож чадвал Улаанбаатар хотынхаа иргэд рүү чиглэсэн том бүтээн байгуулалтыг гартаа авнаа гэсэн үг. Саана өгшөө. Саана. Өөш окей. Мань чамтай нэг жинд алдчихсан гэдгийг энэ хүмүүс хэлээд өгдөө өгшөө. Манд итгэхгүй бах ээ. Харуул. За бид нар итгэж байна. За баяртай андаа. За найз нас байна. За баяртай андаа. За. За тэгэхээр залуусаа. Энэний төлөө, үнний төлөө. Надтай нэг баг болж урагшлах уу гэж та нарыг энд цуглуулсан. Ой, үзэл алтай. Битээр явчих тийм үү? Нэртгөө очихгүй л эдний ихнэр нэг чулган шиг хүүхэн бит. Хардаад бүтэхгүй хүүхэн баг. Дугаалт ч юм уу. Нэг хэрэг хүүхэн шиг сонсдог. Ой, тэгээд яв. Дүүтэж уулзчих уу? Хэрэг гараад ирээ. Давай цаавархан. Чамаг ийм мэдрэмттэй гэж мэдсэнгөө тайр зориглоод ийм гоо ширээг бүлтлээ. Асуултаа. Өнөөдөр яваад юм байл өдөр. Мэдээгүй. Манайхан төрс өдөр биш магадгүй. Оо тийм үү. Баярлалаа. Энд хэлэхгүй. Юу магадгүй ч яаш. Баярлалаа.
жоох тамтсан байл шүү. Гэтэ зүгээрээ харин чиний хэлээ болоо. Заавал үнэндээ. Эй сүнхэн олстой яг таарсан. Харин нэгүр чи найзуудтай гайхуулнаа. Ямар гоё юм бэ? Уг би наадах чинь. Зүгээрээ. Харин чамайг надаас мөнгө төгрөг нуусан байрсан. Ийм үдээ мавсан гэж уурлахгүй за. Чи хулаан байж л да би чамд үг хэлэх гэдэг. Чи миний үгийг анхааралтай сонсоод чадахгүй. Би наад худалдан хоёрыг чинь чамд аваагүй. Энэрл авсан. Бүү яах вэ? Гадагшаа явахад нэг юм аваад өгч гинтийн бэлэг болох гэдэг чинь хамаг нуус задлаа ичих юм. Би яагаад тэнийг бодоогүй юм болоо? Би чамайг дүнгүй гэдгийг мэднэ л дээ. Ийм дүнгүй гэж мэдсэнгүү. Мэ. Чамд авсан гэж чи. Атомс. Болох юм уу гэж штэ. Болно штэ уусалж чамд зөвлөж авсан юм чи. Энэ байхгүй. Яг готооч. Яг уу. Яа, яамсиа. Сүхэнгээ дөрөвтэй. Яамсиа, яамсиа. Танайтай баярлалаа. Наад чинь чам зориулж авсан тийм билээ шүү дээ. Чи бүр хулангаах гоё харагдаж байна бай. Тайр яатэ. Секст гэм үү? Үгүй. Чи гомото хайртай мó? Яалагч дээ. Би энэ дэлхийд ганцхан чамдаа л хайртай чи тэр мэднэ шүү дээ. Харин ч юм уу. Тэгэл бүгдээ чи хөргөлтийн удаач зөвлөг хөргүүлнэ шүү дээ. Тийм биш. Байга газрынхаа хаягийг өгсөн шүү дээ. Тэр гоё юм аа. Яс мэдрэмжтэй болсон. Намайг энэ хулангаас бусад хүүхнүүд бүгд л мэдрэмжтэй гэдэг юм дөө. Та өнөөдөр эдэн цаг авчирсан. 5 цаг авчирсан. Гараа. Энэ хайх өнөөдөр авсан. Тийм ямар буруу юм биш. Тутайх уу? Хундаг авчирд миний өмнө сөхрөөс суу. Энэрлээ. Чи дахиад яруу гэлдөө. Чи өгөхгүй мүү? Би ч хайргүй гэж хэлээ ч. Ой. Чи миний оролт дээр үсээд үсттэй. Өөр мэдрэмж авнаа. Зүрхтэй амар хүчтэй цохлон. Тэ мэдчихнэ. Чи үсээд өгч чи. Юу сүртэй ганцхан үсээд дээ. Өөр мэдрэмж авнаа. Үсээд. Алаа. Би ч нэг. За.
Яач юу чи? Одоо дээдлийн ангийнхныг таагч дуудахгүй шүү. Ямар ч хүндлэл байхгүй харцсан. Бүгдийг бацгаа! Яагаад надад ингэж хатуу хандж байгаа юм бэ? Зүгээр шүү дээ. Нэмэгтэйчүүд бид нар чинь ирчүүдийг бодох юм бол сэтгэлийн тэнхээтэй хүчтэй хүмүүс аахгүй. Бүгдийг зүгээр хай. Март. Найз салчих. Ус салсал. Миний зүрийг харалт. Царай зүсээтэй. Гоё биаатай. Бэрээс нь бонус хөө. Нурцлонгоор дүүн гой залуучууд байж шээ. Бидрээс нэг нь олж аваад. Чи юм уу гэж ярихгүй шүү. Яасан? Чи миний хайрыг надад салгачаад өөр алцах гэдэг аа. Чиний хүслийг тэгж гүйцээнэ гэж байхгүй шүү. Нэрийг хараач тийм хөөртэй. Чи хайраа ямар ч иргүнээс илүү гэж боддог байхгүй юу? Тийм шүү. Ондоо. Чи бас өрөөлөг явж унт. Энэ түүхнэд амьдрал ярьж юм зөө. Чи яагаад ойлгохгүй? Айгүй арай хүчтэй бүгд зүгөө. Бүхэн тооцоолсон даа явуулсан. Харин чи урдаа барьсан уу? Гэж 30 км цаг урдаа явсан л да. Тэгвэл амьд наалвэ. Сүнэ таньжин уу? Намайг таньжин уу? Шинэ дангаар нэг чи. За зөв явлаа шүү. За. Алкархан дүүргээс тазах удаага тасралтгүй сонгогдож байгаа улсын хурлын гишүүн Балдорж сүүлийн үед улсын хурлын чуулганд үлдэхгүй байгаа нь тус дүүргийн сонгогчдын санааг чиглэсэн билээ. Тэгвэл өчигдөр шөнө сошиал ертөнцөд татагдсан нэгэн зураг нь түүнийг чуулгандаа ирэхгүй байгаа шалтгаан хэмээн тодорхойлсон байна. Учир нь Балдорж гишүүн ялх амрагтайгаа зугаасан явж байгаад осол онгоцны баталгаа болох зураг бичлэгүүд олон нийтэд татагдсан байна. Энэ шалтгааны улмаас Балдорж гишүүний рейтинг ард олонний өмнө огцон унснаас түүнтэй хамтарч тус дүүрэгт 10,000 айлын орон сууцны тендерт оролцож байсан Канад чанар компани удирдлагууд гэрээгээ тутлах талаар хэвлэлийн баг хурал хийж байгаа юм а. Ингээд Канад чанар компани хэвлэлийн баг хурал руу анхаарлаа хандуулж байна. Baldosh will be becoming a member of our company. Therefore, we are informing the people of Mongolia that we are terminating the cooperation agreement. Энэ амьдралаас нэг л зүйлийг сайн ойлголоо. Юг? Их хүн амжилттай явсан ч вэ, амжилтгүй явсан ч вэ. Муусай хүүхнүүдээс бол самруулж байгаа байхгүй. Би чиний амьдралыг самраад байна уу? Чи бүр самархан эцгийг л бүр сүлэлдүүлж байгаа үстэй. Би чиний амьдралыг сүлэлдүүлж байна. Би сүлэлдүүлж байна. Би санаад байгаа. Тасмаш. Тастай чи. Дараасаа шаач уралын бодог бодоод байчих юм аа. Хайр хөдөлмөр. Зөв зөв. Сайн гөвшөөдөг. Нэмээд сайн баа.
Харин ах минь. Амьдралынхаа дурс цуглуулсан карьераа ингэж эцс болгож байгаа юм биш үү? Би яах вэ? Надад харин ашигтай зүйл боллоо. Эхний хүүхдүүдээ гадагшаа явуулчихад энд нөгөөтгтэйгөө ил тод амьдрах боллоо штэ. Нэрээ тийм ч юм уу? Чи харин болгоомжтой байгаарай. Цаатал уянхар чинь их том юм бэлдсэн байна л шүү. Угсан мундаан хөөс айлуудын газрыг дүүд өгч. Чи намайг хөгшөрсөн болохоор хазах араагүй гэж бодоо юу? Хоосонгүй баха. Нэлээд том юмар 8 альцах гэж ирлээ. Би Канада чанар компани төсөлтөд танилцлаа л да. Таанд тарааж өгсөн материалууд тодорхойд өртсөн байгаа. Энгийн хөө ойлгохоор тайлбарлахад жишээ нь манай улсад барилгын туслах ажилтны нэг өдрийн цалин нь дунджаа 70-120 мянган төгрөгийн цалинтай ажилладаг. Тэгэхэд Канада чанар компани болохоор урдаас маш олон тооны хятад ажилтнууд оруулж ирээд нэг өдөрт барилгын туслахын цалин 30-50 мянган төгрөгийн хооронд цалин бодж ажиллаулаад байгаа. Мөн дээрээс нь дотоод үйлдвэрлэгдгийг гаднаас импортлж орж ирдэг барилгын материалуудыг төгрөг болон валютын хашинтай тоглолт хийж ялгаагүй урд зүгээс оруулж ирээд байгаа. Эндээс харж үзэхэд бол ер нь энэ төсөлд иргэдийн эрх ашигыг тусгасан нэг ч зүйл байхгүй. Хэсэг бүлэг хүмүүс нийлээд тендерийг лойрцохын тулд байгуулагдсан мөнгө угаах зорилготой компани байна. Ер нь бол ямар ч тэнэг хүн харсан лойрын төс гэдгийг ойлгомжтой байна. Энэ бол Канада чанар компани тендерт оролцож байгаа бичгээр юм. Бүх зүйлийг би нарийн задлаад бэлтгэсэн байгаа. Ямар ч судалгаагүй хогийн функцийг зохион байгуулдаг. Мэргэжлийн бус чэжний хонжоогоор дурсан энэ архитектурын зургийг хаана ашиг хонжоо хайсан зүйл заалт байна вэ гэдгийг яг таны хүснээр бэлэн болгочихлоо. Энэ балдар зугаа уушмалтай хүн юм аа. 100% хөрөнгө оруулалтын 20%-аар нь бүтээн байгуулалт хийн гэж яаж тооцоолж чадчих вэ? Балдар зөвшөөрсний юм уу нэх юм гэдэггүй яах вэ? Заханд за 25 компани. Энэ компани бол 10,000 айлын орон сууцны төслийг 15,000 айлын орон сууц барихаар төлөвлөсөн байгаа. Тендерт 10,000 айлын орон сууц барина гэж оронгуудаа давхар бүртэн 4-5 хаалга нэмэлтээр гаргаад тааснаас нь шал хүртэл хэмжээнээс хасалт хийж айл болгоныг болохгүй байхаар зохион байгуулсан байгаа. Энийг бол барилгын инженерүүд хоорондоо ярихдаа огтны үүр гэж ярьдаг л да. Тэгээд ийм шигүү ямар ч стандартын шаардлага хангаагүй барилга нь автомашины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, үйлчлэгийн зориултын талбайг шийдэж өгөхөөс гадна айлуудын метр квадратаас хасалт хийсэн байна. Метр квадратын хэмжилтэн дээр яаж зохицуулт хийх нь тодорхой бус улсын комисс хүлээж авахаас өмнө ямар нэг бүдлээ хийх юм шиг байгаа. Жишээ нь 100 метр квадрат гэж борлуулалтанд гаргаад яг стандартын дагуу хэмжээд үзэх юм бол 85 метр квадрат болж байгаа. Ингээд 5,000 айлыг одоогийн зах зээлийн аншийн дундаж үнээр бодох юм бол 100 сая төгрөг гэхээр 500 тэрбум төгрөгийн сул ашиг олох ийм бохир төсөл гэдэг нь эндээс тодорхой харагдаж байна. Ер нь бол төсөл нэрээр халахад чигээд их хэмжээний мөнгө угаах лойр гэж хэлж болно. Хүүгийн новчнууд яаж юм хийж чаддаг вэ? Явуулта. Хүч байж хэлдэг төсөлтөд хэлж штеп. Хайц чирээ дөрөвтэй. Барилга төсөл хэрэгтэй. Заавч. Танаас залхаад. Заавар өндөр хөдөлгөөн ямар ч штеп. Өөр
гэр бүлийн хүнд ирэх хэрэгтэй гэсэн байна. Тэр өөрөө юу вэ? Миний найз л хэлж байна. За. Манайха чухал асуулт очив. Тэр нэг ажилтаа очиж явчих тийм үү? Яаралтай чухал ажил гарчаад. Тэгээд зэрэг мөнгөний ажил явуулаарай цаyd дөрөв. Тэгэхээр Канад чанар компани материалуудыг хэвлэл мэдээллийн байгууллагад яаралтай өгөх хэрэгтэй. Тэр Канад хөрөнгө оруулагчид нь тендерээс гарсан гэсэн шүү дээ. Тэгэхээр шаардлага байна уу? Харин тийм. Балдаж гişүнийг нэг хүмүүс нь дарж явахгүй бол хэцүү юм шүү. Би голдон жил хажуудан дагаж явсан хүн мэдлгүй яах. Тэгвэл чи өөрөө мэдээд. Энийг яах вэ? Наадах чинь цаг нь болохоор цацнаа. Харин тэр утал чи сайн хадгалж байгаарай заяа. За. Нач муу юм уу? Оо. Ачи кодор төгсөд өгч юм. Сайн байцгаана уу? Манай Энэрл хэн вэ? Би байна. За, найз залууны шиг хүлээлгэн дахимд та түр хүлээж гараа. Манай Энэрл намайг дагаад энэ өрөөлөө орё. За. Танаа өмс хаалганы явж байгаа. Хаалганд. Чи манай мэтээс ялгаахгүй. Чи дургуй юм шүү дээ. Чи ястаахгүй. Заатуулж юм шүү дээ. Эмзэг дэлбээ нүүдэл гэсэн үг. Юу гэсэн тэрийг нь яаж чигээр болохгүй. Дээрээс нь хаалганд орсны хатар сэтгэл санаа нэмзэг болчдөг чи. Дээрээс нь багтаа 6 сар жил нэрцээ баг гамбас дарахгүй л хөт тийм ээ. Тэгвэл өднийг ихтийн өөрчилж байгаа юм чинь. Эсмэг Jesus та. Чи тэгээ тэр шинээр төрсөн тэр сайхан нэг тамтай итлээдээ. Ой, шинэ ойлгож байна. Амжилт. Уучлаарай, энергийн найз залуу.
Болцсон шүү. Намайг дагаад яваарай. Аа. Сууч. Идэд. Чихрэд. Тушгинд чих. Уучлаарай. Таалагдж байна уу? Тийм ээ. Үсгийн байвал. Тийм ээ. Тань тарчулаа шүү дээ өөрөө. Хоёрт хоёуланд чинь таалагдж байгаа юм шиг байна. Тийм болохоор та гэр бүлийн төлөөлөд над гэрийн дээрээ гараа өсөж зурч. Зорчих юм шүү. Зур. За амжилт. Чи надад хэлчихэж болоогүй. Юу гэж? Юу зүйлээд байна? Наатаа болоо гэж юу? Өвчнө олон жил хажуучин дагаж явчаад тэгж хэлэх. Тэнэг хүн байх шүү дээ. Одоо яах вэ? Энэ фундаментыг урагчтай чия. Би энэ тендерээс нэрээ татлаа. Ах нарын тана.
Ахын цайч яв. Өмнө ажиллаж байсан компани дампуураад бичиг баримт өөрийнхөө юмнуудыг авчирна гэж хэлсэн. Тийм. Ямар олон залуучуудын амьдрал сүрч байгаа бол тоо. Уг нь манайхын тендерийг авчих юм бол маш олон залуу гэр бүлүүдийн амьдрал дээшлэх юм байна да. Харин тийм ээ хаа. Тийм л байгаасаа гэж найдаж байна. Би ахын биений хажууд. Ойлгомжтой. Өвчтний биеийн байдал жоохон тааруу байна. Амь нас нь хамгийн гол 8 наснд аюултай. Санаа зовдгийг. Амь наснаас бол холуур. Ер нь бол өвчтний гэмтлийн зэрэг гайгүй гэж хэлж болно. Гол нь шоконд орсон байгаа болохоор тайван зөөлөх хэрэгтэй байна. За. Яса. Юу вэ? Та хоёр мэдчих хэвээр шүү. Би тэр яаж мэддэг? Эмзэгч залгаас ирж чинь. Ингэсэн ойлгомжтой л та. Тэгээ мэдж байгаа нүсэндээ би тэрдээ уурлаад байгаа. Мөн амьдрал хэрэггүй л биш юм уу? Юу гэнэ ой? Үлбэр батна уусахгүйсэн та. Үш, цаанаас жоохон чимээг үлдээ. Яг юу? Энд энэ өвчтөнтэй хамт ирсэн мегмэрийн ар гэрээс нь хүмүүс байгаа болов? Битэр. Намайг дагаа. Бид чинь бүгдээрээ л төрд ажил хийдэг хүмүүс. Чадах юм байвал нэг нэгэндээ туслалгүй яах вэ? Тэгэлгүй яах вэ? Энэ миний дүү. Ирээдүйтэй улс төрч байгаа юм. За танилцсны нэг тогтооё. За тантай танилцсандаа таатай байгаа шүү. За сайн байна. Сайн байна уу? За нааш суу. Энэ хоол унднаас идэж. Хоолоогоор чи хоол давж их юм уу тэгээд? Чи одоо юу яриад байна? Энэ ажлын их завсраар ерөнхий газрын дарагтай үдийн хоол идэж. Тийм байна. Ажлаа сайн хийж байгаа юм байна. Алуун хурах өдрийн хоолой идэж амжиг баг. Босон эднээс бүү бос гэдэгт. Сайн идэж байгаа дарахгүй байд. Орж ирээ тоглож амжиг багт хөөж явах шивдэ. Бо таа чинь хүн амтны хажууд нэгийггүй байдалд оруулаад. Харин тийм ээ. Үчиж улсын ажил, тендерийн асуудал гээд завгууд явж юмэрий. Өс хонцон сансан хүн шиг орж ирээд хиг ёг хийгээд маяглаад байдгүй наад хоолноосоо ид. Би өгөн танаар нэг тамга тэмдэг тендерийн асуудал шийдүүлчих гээл яваад байгаа. Та ажил ихтэй болохоор мартчихсан юм шиг байна. Энэ асуудлыг чинь би шийдчихсэн гэж бодоод яваад байгаа шин. Ойлгоогүй л явж байхгүй.
Манай уу? Тийм бай. Лойнхор. Завтай болохоор би чамдаа эргэж очино. Эсвэл нөгөө асуудал чи яах вэ? Тэр нь санаа зовлтгүй. Би яаралтай мэдээлж. Тийм биз дээ? Тэгэлгүй яах. За улсын талаа. Адаг хайрхан дүүргээ сонгогчтойхоо итгэлийг алдчихсан 2 дахь удаага сонгогдсон улсын хурлын гишүүн Дөнхийн өмнө нь үлдэж байсан хууль бус үйлдэлүүд их хэмжээний мөнгийг төрийн төсвөөс сонсон гэх хэрэгүүд одоо удаагийн тендерийн шалгаруултыг өөрийн ойр дотны хүмүүстэй авч өгч байсан гэх ноцлог баримт бүхий бичиг баримтуудыг цагдаагийн ерөнхий газар болон арилгастай тэмцэх газарт үл таних этгээд авч өгсөн гэх үндсээр өнөөдөр Дөнхөр гишүүнийг албатай паблож байгаа юм байна. Мөн дээрээс нь бав дарж гишүүнтэй хамт явж байгаад тээврийн осолд орсон гэх юмтэй улсын хурлын гишүүн Дөнхийн талаар ноцтой мэдээлэл хийнэ гэж өөрийн цааш хуудснаа бичсэн нь олон нийтийн анхаарлыг татгалзав. Би тэр балт авч гих хөшөөнтэй ямар ч хамааралгүй тэр өдөр юу болсон талаар үнийг хэлхийн тулд аав найз өөрийгөө юу гэж оруулсан байж хөл аюу хийж тэр өдөр найз маань намайг хамт шоуд өгч дуудсан. Би найз нэрийг дурсмааргүй. Мэдээд тасаг зэрэглийн миний өгөн хачиж үзээгүй газар байна. Ихтэй хүмүүсээ санаа зовлтгүй гэсэн болохоор би тэнд нилээд ууж идэг. Хэсэг ухтаа өнгөрөөсөн. Тэнд нэг хүн надтай их л татна арзаад ирсэн. Улсын хурлын гишүүн Лөнхөр гэж хүн байсан юм билээ. Надад бол их л сайн хүн шиг харагдсан. Өдөртгөө намайг гараж угаасаа ууж өрөө хүчнээ борсон. Би зэрэгт намайг бүрсоодсон. Би нэг юу таахгүй. Үлтэй нэг хэсэг хүмүүс орж ирсэн. Тэр араас намайг аварсныг санаж. Өөчтөрөө намайг аваа ээж охиноо өөчтөрөө. Энэ олон жил төрийн түвшээгээр ажиллахдаа сонгогчдынхаа өмнө ийм яриа зогсож байна гэж ёстой сонсонгүй. Нэг тойргоос нэр дэвшсэн дүү нөгөө дүүгээр нэг намын гишүүн төрсөн өдөртөө өргөхлээр нь татгалзаж чадаагүй маа. Би арих гэдэг эзэг хэмжээнээс нь хизээж төрүүлж хэрэглэж үзээгүй. Тэгээд тэр цайлган дээрээс би явхаар болсон. Гэтэл манай жолооч нэг эмэгтэй дагуулж ирээд энэ эмэгтэйг яаралтай эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байна гэхээр нь машинда суулгаад явсан дээр. Та бүхнээс уучлалт гуйж байна. Би их хорныхон төлөө ард түмэн сонгогчдынхаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн. Энийг миний гэр бүл, найз нөхөд, намын чурам нөхөд маань хэлнэ гэдэгт би итгэлтэй байна. Би Монгол улс ард түмэн энэний төлөө юу хийснийг минь төр засагмаар мэднэ. Яаж байгаа юм бич байгаа жүжиг үзэж явах чинь. Би энэ амьдралаас нэг л зүйлийг маш сайн ойлгож авлаа. Юу юм? Эр хүн энэ яванаасандаа нэг л эмэгтэйд үнэнч байх хэрэгтэй юм байна. Би чамд үдий хүртэл үнэнч авсаар ирсэн шүү. Арта.
өөрхөн дэдгээ хайхурга хайцдаг. Нам ирчүүдийг битээ давалтаа. Бүгдийн зүгээр хаял та. Мөрөн дээр битээ гарах. Битээ давраа. Тийм үстэй. Чүмээ одоо хандыг битээ буруу аваад байгаа. На тоотой. Юу гэж үргэлжлэв? Таатай. Үнэхээр сонсож юу гэж Мага сайн балгууд өгөөрэй. Заах үгнийг цаалаа нэг юм. Айхгүй шүү дээ нөгөө. За сайн ажиллаа. Өөр хэрэгтэй юм л хэлээ. Миний дүү Лувсангийн мэгмарн Завхан аймагт 1998 онд Лувсангийн 2 дахь хүү болон мэндэлсэн. Миний дүү Завхан аймгийн 2 дугаар 10 жилийг 2006 оноос 2018 онд төгсөн. Сурч байх хугацаанд сургуулийн олон удаагийн мандаа олгогч болсон. Шинжлэх ухаан технологийн их сургуульд барилгын инженерээр суралцж байлаа. Бусдад найрсаг харилцаатай сэргэлэн цаваа ахын хаан үгнээс гардаггүй зорьсон зорилгодоо өмнөж мундаг ирэх хар багаасаа эцэг гэхэн алдсан ч өдий хүртэл ахын хаан үгнээс гарахгүй хий гэсэн болгоныг минь хийж хэлсэн ярьсандаа байж чаддаг тийм л дүү байсан юм. Харамсалтайгаар дүүгэн зуурдаар алдлаа. Дүүм их дэлхийхээ хөрсөнд амгалан ойртоо. Энэ хэрэг дээр манай тасгийнхан бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж байгаа. Дүүгийн чайм насыг бүрлэгсэн хүмүүсийг бид нэр заавал олно. Баярлалаа. Тэр өдөр юу нэг юу болсон юм бэ? Чамд ямар нэгэн сэжиг байхгүй юу? Одоо болно гэж. Би тэр газар үзлэг хийсэн л дээ. Нэлээд олон хүн байсан шинжтэй байна лээ. Ер нь тэр газрыг биднээс өөр хүмүүс мэдхгүй үсттэй. Чүмээ одоо өгснээр надраа хараад байгаа. Чөөрэ мегаг намайг алсан гэж бодоод байгаа юм шүү дээ өгшөө. Ирлээ. Мөн гүлэгч надруу хүн алсаар зараад байгаа үстэй. Тэгж ярих юм бол тэр балдарж гişүнд туслах чинь ноотоо шүү. Одоо алга болсон олдохгүй байгаа үстэй. Тэр нөхрөөс ичгдэнгээр татаад байцаа мэдв. Та хоёр ойлтой. Эндээс олж ярил та. Авчлаа. Ахлаа. Тантай яриг нэ. Ойлголоо. За би төрүүлээ явлаа. Зориг авах орсон байна. Ой. Хоёулаа амт явъя. Чүмээ айгуул намайг хүн алс гэж бүтгэн. Чам санаж байгаа юм байна уу? Өгшөө. Тэр нь ч мань байгаагүй шүү дээ. Байгаагүй те?
нар ямар нэг юм асуугаагүй. Хэн хийсэн гэдэг нь тодорхой байна л да. Ингэж бол дөрчөө байна дөө аль нэг нь. Тэдний эсрэг бэлдсэн бидний материалууд бүгд алга болсон байна лээ. Гэхдээ хэн гэдэг нь тодорхой байгаа юм чинь зүгээр барьчих болтгүй. Бодлох баримт байхгүй бол хуулийн байгууллага юу ч хийж чадахгүй шүү дээ. Яах тутсан? Голын ор дээр. Энэ бол зүгээр л тамга тэмдгийн тулаан. Би таяраас юу гоох гэдэг нь вэ гэхээр Корон таван компани бичгээр тамга тэмдгийг өөрсдөө болгоч. Биднэрт ямар ашигтай. Мэдээж ажил хийсэн хамт тусалгүй яг байд. Ер нь бол Улаанбаатар хотынхаа нэг том бүтээн байгуулалтыг иргэдэд ээлтэй аятайхан юм болгочих гэж зүтгэж байгаа маань энэ шүү дээ. Миний хоёр багтаа туслах хэрэгтэй байна. Надад яг одоо тойроос өөр ипих хүн алга. Аль. Та ингэ судлаа шахаа үлээч. Үгүй байж л та. Юу байж л та гэж. Би л авын улс төрчдөд итгэх чиний хүн лав биш. Өдөө чи тэр юу гэлээ? Амьдрал хэрэггүй үлдээс юм дээр хуцаад байсан. Тэр нүд мүдийг хараад цаанаа нэг үнэмшилтэй. Нэг энэ тийм судлаа шаасараа гэж жүжигчин болцсон. Нүд мүд ямар үнэн шаал. Яа. Маргааш тендерийн хариу Корон таван компани талд гарах нь ойлгомжтой. Эдгээр намайг 21 хоногоос дээш харж чадахгүй. Учир нь миний хэрэгүүд дээр ямар ч нотлох баримт байхгүй учраас би ингээс харангуйтаа банд болон хаанжи өндөр энэ төр хөгийн төслийг олон нийтэд илчлэх хэрэгтэй байна. Энэрлээ. Чахтаа туслаач. Би таныг эр хүний чинь хувьд хөндлөж авдаг. Одохгүй би гадагш амьдрахаар явах гэж байгаа л да. Тэгтээ би таныг үлдээ заавал биелэх бол. Харин бодсон сансан чинь биелэлээ болох юм бол манай найз тэр төсөлтөө заавал авч ажиллаарай. Би танаас энийг хэлэхгүй. За яа. Тархи оголож байгаа ач руу. Хоёулаа эднэртээ орооцолдох хэрэг байна уу гэж. Чи ч үр шийдчих зарчих шүү дээ. Явахсан хүний хөрөндөө хэрэгтэй зүйл хийчихэд юм. Яаж? Энэ асуудлыг маш их байх шин. Хатдаг сайн найз байдаг. Чамд надаас өөр найз байдаг юм уу? Байна. Тэр мөн авцагтаа бэлэн болоод эхлэхээр намайг өглөөс өргөн болж байна. Тэр өрөөнд нэг сэп байгаа. Бодол тэрэндээ хамаг нарийн нанд юм хийдэг үү? Сэпийг яаж онгойлох вэ? Ханжуу зөрөхгүй. Энэрл ажлаа хэрсэн хийхээс шалтгаална да. Тэгээ та нар тэндээ групп секс хийдэг юм. Гүйлтэй. Гэртээ цайчин зохицохоор ажид болт. Монгол дэвтнээс авч миний амтанд болсон гэх үү? Нэгээс нь үзэгчтэй л үздэг гэсэн үг.
вагонууд буунаа. Ханжуу өөр газар дууссан заа юу. Оо. Юу гэдэг вэ? Уутамаа тасуу. Инэглээ. Чиний л ихсүүл ажилладаг шүү. За, амжилт. Улаан шүхүр. За. Нүүрэн дэвсэн. 지름 사람 데리고 있어요. 근데 차가 없어서 택시 타고 왔어요. 두 명이 왔네. 둘이 왔어? 2명밖에 없어요. 오케이, 올라가자. 하나 먹을 수 없어. 이 몸은 배트가. 왔다 주시네. 왜 배트가? тэгтээ ийг хараад хаа хөөхөн харагдаж байгаа юм байна. Валдарч байгаа. Жого уусан байхад ганцаар удаа болчмоор юм шүү. Соёно. Начи толта. Ой. Соёно начилтаа хэрэг толоогс нэрмэл шахсан байна. Яа, үнэмшилтэй шат юм шүү. За, сабанута. Энэ манай найз. Сабанута. Чи эдний имлэлд өргөөлсөн шүү дээ. Ой. Наатга итрүүч ой. Хэдхэн хоног ухаангүй багт болно шүү дээ. Зүгээр хөө. Залуучуудаараа ажиллаа сайн хийсэн шүү дээ. Тийм билэгтэй. Тэт аваад. Аллахалка. Соёны 어떻게 할까요? 같이 가야지.
Одоо юу болсон юм бэ? Зөргөн мөн хөвшилгээ харагдсан шүү дээ. Та нар ингэж зүгээр суудаг хаа. Бид нарт нотлох юм. Та нарын нотлох юм төвлөөсрөө хичнээн хүн амьсаа алдах хэрэгтэй юм ой. Төрийн цагтаа
Хоёр болохгүй мүү? Ингэж чага өгцөн хүмүүс байдаг шүү дээ. Чи амьдралдаа өөрийнхөө үн цэнтэй гэсэн зүйлийг алдаж үзсэн үү? Алдаа гинэ. Миний дугаар маш хэмжээний мөнгө урсдаг байлаа. Тэрийг алдсан талбыг одоо хүртэл маш их харамсдаг та. Өрөвчлөж зөвшөөрөл авсан юм уу? Бүтсэнгүй. Ой! Төрийн албан агч байж хувийн эзэмшил газар нэвтэрч болж байгаа мó? Бид нар цагтаа бишээ. Зүгээр энэгээр өнгөрч явсан. Энгийн залуучууд байна. Амхандаа хүч нэмээд байгаа юм багт. Өөрийнхөө шиг авсан юм шүү дээ. Стар байлаа шүү. Саарай шүү. Зэлтэй. Наад нүдч. Эр хүн хийсэн үйлдэл хэлсэн үгнийхээ арыг даах хэрэгтэй шүү дээ. Юу яах вэ тэгэл арыг даалгүй яах. Чи өөртөө ихтэйсэн бэлдэж байж өдөө зэрэгт хүрлээ дээ. Бодно. Зоригтой хүмүүсийг зогсоож болдгүй юм гэж.
байсан нүрсээ мөнгө өгөхгүй мөнгө. Мөнгө өгөлт. Зөргөө. Чи хоёр хүний аминд хэдэн төгрөг төлөх вэ? Чи хэдэн төгрөг авах вэ? Би хүссэн жигээс өгөлт. Би тагуурд 3 сая мөнгө өгье. Хүссэн жигээс өгөх. Одоогоос 6 сарын өмнө алаг хайрхан дүүрэгт баригдах 10,000 айлын орон сууцны тендерт ялалт байгуулсан Korean Town компани төлсөн улсын хурлын гишүүн банд болон тус компани удирдлагын 500 тэрбум төгрөг угаах урт хугацааны суурь байсан гэдэг нь олон нийтэд ишлэгдэж, энэ хэлбэртэй хамаарал бүхий Korean Town компани захирал Хан Живо, Зориго, улсын хурлын гишүүн Балдорж банднаар цагдаа хорих газарт шалгадж байгаа. Тэгвэл тус тендерийг зөвхөн Монгол хүний өөр ухаанаар Монгол залуучуудтайгаа хамтран ажиллана гэж өөрийн талд болгож чадсан улсын хурлын гишүүн зөвхөр тус төслийг удирдах явуулах хүмүүсийг олон нийтэд зарлаж байгаа юм. Энэ төсөл маань 5 жилийн хугацаанд үргэлжилсэн. Тэгэхээр барилгын салбартаа дотоодын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, компаниуд, хувь хүмүүс хамтарч ажиллах манай төслийн үе таалга үргэлж нээлттэй байгаа шүү гэдгийг дуулахад таатай байна. Манай төслийн ерөнхий инженерээр ажиллах залуучууд болох Батуулдын Бархад, Жаргал сайхны Хондо хоёр маань өндөр надтай хамт ирсэн байна. Эдгээр залуус маань дотоодын барилгын инженерийн сургуулийг улаан дипломтой төгссөн. Яг өнөөдөр бол энэ салбартаа гэр бүл эзэмшлийн хэмжээнд яаж байгаа бэ чи? Атарчлаа. Инэрлээ чиний марцсан шиг санагдах байна уу? Юу марцсан гэж? Хүүшээ, нөгөө дүүбэл зүгээ марцсан байж тээ. Талиад очих харам гэж бодсон. Аль уусаа хэрэгтэй чи? Яаж хэлэх юм бэ чи? Юу гэж чи миний анхны яриг өгсөн биш юм аахгүй миний сэтгэл тоцох хайцсан үү? Яа марцсан. Гүчи байж л та. Сууч. Болоогүй шүү дээ байж. Байж л та чи. Байж л та чи. Юу ч бичиж авч өгөөч дээ. Өчтөр 10 шүү дээ чи яаж ундаа мунд авахгүйсэн юм бэ? Гэж мөнгөйсэн. Мэдрэмжнээр өөр үтгсэн. Зүрх чухал дордон цоглоод. Чил өөр төрч авдаг гэдэг байхгүй. Ганцхан юм багт дээ. Ганцхан. Хануудаач. Ой. Ундаа минийх гэж би чамд хэлээ үсттэй. Хэлсэн үү? Хэлсэн үү? Хэлсэн үү? Минийх зогсчоо. Зогсчоо. Зогсчоо чи надад хэлсэн биш үү? Чиг баг шүү. Яагаад вэ?
Болцоолоо надад бол хооронд алхах юм байна.